Одоо явах гэж байгаа хүмүүсийн маань хувьд номер 1 суулгах аппликейшн бол VPN арга чанартай VPN суулгах хэрэгтэй. Миний хувьд болохоор AUX-ыг ашигладаг. Сар 60 он төлдөг. Тэгээд 5 ингээд одоо нөгөө юмд ингээд зэрэг холбогдож болдог. Утас компьютер, таблеттэй ингээд бүгдэнд нь зэрэг энэ 5 хөрөмжөнд холбогдож болдог. Төлбөр тооцооны хувьд болохоор WeChat, Alipay 2 байгаа. WeChat болохоор зөвхөн хятад банктай холбогдно. Alipay болохоор олон улс хятад ингээд хоёулантай холбогдож болдог. Тэгмүүдээ Alipay-ээр болохоор бид нэр метро автобусанд ингээд суугаад явж болдог гэсэн үг байхгүй. Alipay дотор чинь нөгөө Chuising гэж байгаа. Тэрэн дээрээ дарангууд тухайн хотынхоо одоо нэг автобус метроны карттай ингээд шууд холбогдчихдаг. Тэгээд QR код гараад ирэнгүүт нь тэрийг уншуулад ингээд метро автобусанд нь тус нь уншуулад ингээд явж болдог. Тийм байгаа. Тэгээд бид нэр багахан хэмжээний бэлэн мөнгө авч явах хэрэгтэй шүү. Хүргэлтийн үйлчилгээний аппликейшн гэх юм бол Ulama, Meituan хоёроо энд болохоор ингээд хоолоо захиалж болно, супермаркетаас юм худалдаж авсан, захиалга захиалж болно, нэмийн сантай ингээд эмчтэй холбогдоод эмчээс ингээд эм бичүүлээд ингээд авч болно ингээд бүх зүйл нь энэ хоёр дотор байдаг. За тээврийн хэрэгсэл гэх юм бол нөгөө ундаг дугуй байгаа шүү дээ. Тэгэхээр Meituan-ы ундаг дугуйны аппликейшн байгаа. Hello гэж цэнхээр ундаг дугуйны аппликейшн байгаа. Тэгээд ер нь бол сарын төлөлтийн төлчих юм бол тухайн сартаа бол тэгээд чи тэр дугуй гүнгүү манад явна гэсэн үг байхгүй. За бусад аппликейшны хувьд болохоор Pinduoduo байгаа. Pinduoduo болохоор хямдхан хэрний чанаргүй мамир их байдаг. Тийм болохоор маш сайн ухаж тунхчиж авнаа гэсэн үг. За тэгээд нөгөө хин Taobao байгаа шүү дээ. Taobao дотор бол бас сайн ухаж чанартай юм болж байгаа нь. Дэвүү байгаа. Дэвүү бол угаасаа чанартай брэнд юмуд байдаг. Дараагийнх нь болохоор Jingdong байгаа. Jingdong-аас болохоор цахилгаан хэрэгсэл авах юм бол зүгээр арай чанартай найдвартай удаан хэрэглээ дээр нөгөө төгөр болохоор Baoxian-ийн давхар ингээд худалдаад авчиж болдог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг юм чинь ингээд идэрсэн ч гэсэн одоо 1 жил 2 жилийн хугацаатай солино гэсэн юм Baoxian-ийн авсан бол тэгэл тухайн юм явуулаад батгаад ингээд шинэ бүтээгдэхүүн авах боломжтой гэсэн үг. За өөр болохоор одоо data болсон хоолны газар, gym, бассейн, хүмүүс 3 янзлах газар мазар хэрэгтэй бүх зүйл ингээд нэг доор байдаг аппликейшн болохоор Dianping гэж байгаа. Энэ аппликейшн амар хэрэгтэй. Хэрвээ янз бүрийн үзүр үйлчилгээний одоо концертын билет худалдаж авна гэх юм бол Damai гэж байгаа. За тэгээд бас нэг юм нь болохоор Xiaohongshu буюу Redbook гэж байгаа. Энд болохоор ер нь дараг хятадын Instagram бүх аялын төлөвлөгөө юм энд ингээд байж идэг шүү. Таксиний хувьд болохоор Didi байгаа. Гэхдээ ер нь бол ихэнх аппликейшн дотор такси байгаа. Тийм болохоор одоо WeChat-аас такси дуудаж болно, Alipay-ээс такси дуудаж болно, Nikon дотроос ч ингээд такси дуудаж болно гэдэг таксиний хөтөлбөр бүх аппликейшн дотор байдаг. Нөгөө төгөр болохоор газрын зургийн хувьд болохоор би Map-ыг ашигладаг. Тэгээ бас Baidu Map байдаг. Бас нэг аппликейшн болохоор одоо нэг очоод хичээл ойлгохгүй ч юм уу мэрэгчлэр хичээл зурж байгаа хүмүүс маань лекцэг үзэхгүй ч юм уу нэг тиймэрхүү зүйл болж магадгүй тэр үед болохоор бичих аппликейшн байдаг. Тэр болохоор Fishu гэж нэг аппликейшн байгаа. Энэ бол айгүй хэрэгтэй аппликейшн шүү. Бас энийг суулгаад аваарай.